За одоо авилгатай тэмцэх газрын дарга маань яг 6 жил ямар ч үсэн ажил үүргээ гүйцэтгээд одоо дахин томилогдохоор орж ирж байна. Тэгэхээр яг энэ хугацаанд хийсэн ажлууд дээр одоо гарсан үнэлгээ, гүйцэтгэлийн үнэлгээ гэж байгаа болов тэр гүйцэтгэлийн үнэлгээтэй танилцах боломж байна уу? Мөн түнчлэн авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2023-аас 2030 оны хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд 23-24 онд яг ямар ажлууд хийгдсэн байгаа вэ гэдэг дээр бас мэдээлэл байгаа болов. Гурав дахь асуулт болохоор за энэ үндсэн хөтөлбөр дээр тусгагдсан зорилгоудын 3 дугаар зорилго байгаа. 5 дугаар зорилго. Энэ 5 дугаар зорилго дээр бол гол нь одоо авилгатай тэмцэх газрын хараат бус байдал сайжруулах, мөн түнчлэн одоо нөлөөлийн эрсдлийг бууруулна гэдэг зорилго байгаа. Тэгэхээр би бас нөгөө зөвлөлийн хурал дээр бас асуусан. Асуулт юу гэхээр өнөөдөр бид нар нөлөөлийн эрсдлээ бууруулна гэж байгаа юм бол тухайн нөлөөллүүд нь яг ямар нөлөөллүүд байдیں۔ Тэр нь өөрөө эрсдлийн хувьд яаж үнэлэгдэж байгаа юм. Тийм ээ, хамгийн эрсдэл өндөртэй нь юу байгаа юм, шийдэж болох нь юу юм, шийдэхийн тулд одоо төвөгшөлтэй нь юу юм гэдэг энэ чагсаалтуудаа гаргаж харсан болов. Нөгөө талаасаа за дотооддоо хийх зохион байгуулалтуудаа буюу одоо хараат бус байхын тулд цалин хангамж гэдэг юм уу, ажлын нөхцөл байдал гэдэг юм уу, тэр талаасаа хангаад зохицуулаад боллоо гэхэд хөндлөнгийн нөлөөлөл буюу улс төрчдөөс очих нөлөөлөл одоо тэр хөндлөнгийн нөлөөллүүдэд үнэлсэн үнэлгээ байна уу? Тэрийг одоо бууруулахын тулд жишээлбэл эрх зүйн зохицуулалтууд дээр ямар шинжилэл хийх хэрэгтэй байна? Тэгээ ямар одоо хамгаалтын эрсдлүүд хэрэгтэй байна гэдэг дээр бас саналуудын сонсомоор байна. Яг одоо авилгатай тэмцэх газрын даргыг одоо тэгж үнэлнэ, энд ингэж үнэлнэ гэсэн юм бол энэ хуулиараа энэ ийм зохицуулт бол одоогоор бол байхгүй. Ямар ч гэсэн бид бол 6 жил урд нь бол 16-аас 2023 онд авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг бол 75.6%-тай дүгнээд улсын хурлаар оруулаад явсан байгаа. Энэ 2023 онд шинэ үндэсний хөтөлбөрийн бол төлөвлөгөө гарцсан явж байгаа. Төлөвлөгөөн дээр сая яриад байгаа нөлөөллийн асуудлыг бид энэ юунд оруулсан юм байна. Энэ чинь хэдгээр асуудал вэ? 5 дугаар асуудал дээр бид нар 4-1 дээр бол 30 он хүртэл одоо энийг ямар ч сан тодорхойлно гэсэн. Өнөөдөр манайхаас яг одоо ингээд нөлөөллийг бол хуулиараа бол хамгаалтуудыг тавигдсан боловч одоо ингээд нөлөөллийн асуудлуудыг бол ямар нэгэн байдлаар бол одоогоор ямар нэгэн байгууллагаар үнэлүүлсэн ийм асуудлууд бол байхгүй байна. Дотооддоо бол бид нар бол тэрийг хэлж яриад ингээд ямар нэгэн одоо хэрэг мөрдгөн базис ажиллагаанд гаднаас хүн нөлөөлөхэд нөлөөлийн хуудас бол бичиж байгаа. Ямар ч гэсэн тэрийг бол бүх мөрдөгчдөр бичдэг. За энэ хэрэгт өөрөө нөлөөтэй бол тэрийгээ өөрөө бичээд хэрэг мөрдөн байцаалтыг үйлчлэж татгалздаг. Дарга нь бас тэндээс татгалзаа явдаг. Нэг иймэрхүү юмнууд бол үйл ажиллагаанд бол хэвчсэн тогтсон юмнууд бол бий. Яг хөө зүгээр саяны үнэлгээний асуудал яригддаг нь бол мэдээж өмнө нь яг байгууллагын гүйцэтгэлч гэдэг юм уу, байгууллагын хийсэн ажил тодорхой гарч ирж байгаа хэл та. Гэхдээ одоо нөгөө нэг аливаа нэг албан тушаалтч гэдэг юм уу томилогдох гэж байгаа тохиолдолд яг тэр нөгөө даяалангой дахин томилогдох гэж байгаа тохиолдолд өмнөх ажлын үнэлгээг уг нь тус гаргаа танилцуулдаг байвал зүгээр юм болов уу гэж байгаа. Тэрнээс бид нэр ерөнхийдөө нэг яг юм яриад байдаг тий. Гэтэл одоо яг энэ ажлыг хүлээж авснасаа хойш тэгээ яг энэ ийдсэн байна. Одоо жишээлбэл 23 оны үндэсний хөтөлбөрөөс гол ажлууд энийгээ бол энэ хугацаанд хийцэн байна 19 оноос хойш. За 23-аас хойш бол 25 он хүртэл энэ хөтөлбөрөөсөө энэ ажлуудаа хийчихжээ гэд ингээд харахад ойлгомжтой байх юм бол бас буцаагаад тухайн албан тушаалтныг томилоход бас ер нь ойлгомжтой байдал байх болов гэж бодож байна. Тэгэхээр ер нь аливаа томилгоо, аливаа албан тушаалтны хараат бус байдал гэдэг бол өөрөө субъектив нөлөөлөл буюу одоо хүний нөлөөлөл байхгүй болох асуудал байдаг. Тэгэхээр энэ нөлөөлөл субъектив буюу хүний нөлөөлөл байхгүй болох гол нөхцөл бол өөрөө юу гэхээр үнэлгээний одоо үзүүлэлтүүд, тоонууд өөрөө буцаад хувирах боломжгүй. Тэгэхээр энэ үнэлгээ болон одоо жишээлбэл сая ярьж штэ жишээл олон улсын одоо авилгын төсөөлийн индекс буурсан байна, эсвэл өсөхгүй байна. Энэ нь өөрөө ажил хийгдээгүй гэдэг харагдаад байна ч гэдэг юм уу. Гэтэл эн чинь бол өөрөө үнэлгээний нэг л индекс ихгүй юу? Тэгээ нэг л үзүүлэлт. Тэгэхээр энэн дээр үзүүлэлтүүдээ маш сайн тодорхойлоо гаргаад өгчих юм бол дараа нь жишээлбэл илүү одоо субъектийн хувьд биш
хийсэн ажлын үнэлгээний хувьд тухайн одоо албан тушаалтныг үнэлдэг болоод дараагийн томилгоо эсвэл томилгоо болгон дээр шалгуур үзүүлэлтүүд нь тодорхой болоод эхлэх юм бол энэ нь өөрөө илүү одоо субъектив биш объектив шийдвэр гаргалтанд нөлөөлнө. Энэ талаасаа ч гэсэн би бас нөгөө нөлөөллийн эрсдлүүдэд тодорхойлсон уу гэж асуугаад байгаа нь яг энэ дэр ингээд тодорхойлоод гаргах юм бол ер нь бол улс төрийн улс төрчийн нөлөөлөл бол өндөр гарах болов уу гэж харж байгаа. Тэгэхээр яг энэ томилгоон дээр орж ирж байгаа улс төрчдийн зүгээс тийм ээ угаасаа яг хэргийн эцэд чи өөрөө энэ улс төрчид дундал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээрээ ямар нэгэн байдлаар субъектив нөлөөлөл орохгүй байх. Тэр нөхцөл байдлыг хангах үүднээс энэ шалгуур үзүүлэлтүүдээ аюул сан тодорхойлж гаргаасай. Дараагийн ажлуудаар одоо ингээд 6 жил дахиад томилогдоод ороод ирлээ гэхэд энэ нөгөө хараад бус байдлаа бий болгохын тулд тоо худлаа хэлэхгүй гэдэг шиг яг энэ үзүүлэлтүүдээ аюул сан нарийн гаргаад өгчвөл цаашдын ажилд нь бас нэлээд тус дэмтэй байх болов уу гэж харж байна.